Гэрэлсэн хүн байна. Гэрэлсэн хүн. Гэрэлсэн хүн. За. Нөхөр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг хэрэг шүү дээ. Анхны удаа эмэгтэй хүн бүсгүй юм ор. За. Ээж хүн ор гэж байгаа юм. Мэдээж 70-аад оных. За. Боловсрол аймаар. Тийсийн бакалавр юм байна. Эдийн засаг бизнесийн удирдлагаар төгссөн. Тэрний дараа магистр нь болохоор олон улсын санхүү схема гэнүү Европын бизнес сургууль Францад төгссөн байна. Дараа нь бас магистр байна. Олон улсын бизнесийн удирдлагаар Азийн технологийн институт Таиланд. Тэгээд дээр нь эдийн засгаар бас төгссөн юм байна. Мичиганы их сургуульд Америкийн нэгдсэн улсад. За тэгээд дээр нөгөө мэргэжил дэвшүүлэх сургалт гэсэн чинь бүр замаа алдсан юм зуусан юм байна. Одоо болохоор 2014 оноос хойш үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал. За тийм төрийн бас байгууллага байдаг. За ийм нэг мундаг бүсгүйтэй ярилцсан одоо эмэгтэй хүнтэй эрэгтэй хүнтэй шулж хадуу утгах юм яриа явж байгаа. Эмэгтэй хүнтэй яг яаж ярьдаг юм мэдэхгүй дээ. Эмэгтэй хүнтэй яаж яриа гэж бод ямар дээрээ тавьж ярих гэж байна. Эмэгтэй хүнтэй эмэгтэй хүнтэй ярьдгаар л яриа шүү дээ. Намайг тэгээ эмэгтэй хүн гэж боддгүй юм байна л да энэ хараа. Эмэгтэй зочин ирсэн чинь шууд өөр чи ямар эмэгтэй үе юм уу гэж. Зөөц. Sorry. Өөчгийн сая за би их эмэгтэй хүнтэй ярьдаг дээрээ тавиад ярина гэдэг шиг би бас л их олон зүйлийг бодлоо дотроо. Би өөрөө эмэгтэй хүн. Тийм учраас асуултынхаа олон хариултыг магадгүй би мэдчихэж магадгүй мэрэгжлийн хэсгийг эс тооцвол. За тэгээ зочин маань ирж яваа. Эхлэв. За. За мөнгөсөл бид нар бол ирчүүд тий ер нь өөрөө ч мэдж байгаа тийм үү ер нь 76-ийн ихэнх нэрчүүд байгаа шүү дээ. Бид нар бол өөрснийгөө сайн явахыг туг барих гэж ярьдаг тий сар явахыг тугал хариулах гэж ярьдаг. За бид нар ингээл туг бариад явж идэг. За тэг муудад үсрээл тугал хариулна тийм үү. Эмэгтэйчүүд туг барих гэж яг юу боддөө. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гээд ялангуяа энэ орчин үед бүр их сүүлийн үед их яриад байгаа юм шиг санагдаад байна. Миний хувьд бол эр им гэлтгүү, тугч байр нь тугалж хариулна гэдэг шиг ингэж л ярмаар байгаа. Өөрөөр хэлэх юм бол эмэгтэй хүн ч гэсэн одоо Маргарет Тэтчерийн үг байгаа штэ. Эмэгтэй хүнд итгээ, эмэгтэй хүн өрх гэр бүлээ авч явдаг хүн улсыг ч авч явж чадна гэд. Хэрвээ эмэгтэй хүн айл өрхийг авч явж чадчихагаа л юм бол Монгол улсыг авч явах боломжтой. Тийм учраас тугаа барих бүрэн чадвартай. За өөчгийн 1-0 оноо тавь явчих шууд. Монголын түүхэнд маш олон мундаг эмэгтэйчүүд байсан тийм үү? Надад бол хамгийн мундаг хатан бол би эмэгтэй бол хэнийг гэж боддог гэхээр сорхтон хатан гэж боддог би. Яг тэгвэл өөрөөс төрсэн дөрвөлнгийн хаан болгож чадсан тийм үү? Одоо мэдээж мандахайцсан ануу хатан ч гэдэм үү те эсвэл өвдөнгийн борч гэдэм үү те өчнөө мундаг бүсгүүчүүд одоо оюун гой, нудал гой те өчнөө мундаг бүсгүүчүүд их орны түүхэнд байж. Өөрийн чинь бодлоор байна штэ. Монголын түүхийн хамгийн мундаг эмэгтэй нь хэм бэ? За яг өөрийн чинь хэлснээр олон хүнийг дурдж болно. Ер нь бол Монгол улс түүхрээ баян улс гэж би боддгийн. Зөвхөн хаттын ухаанаараач биш. Хоризмын турхан хатантай өөлөө ихийг зөөрлөх юм бол тэр ээж хүний үр хүүхдүүдэд өсгөж бойжулж байгаа тэр уур ухаан. Өөрөөр хэлэх юм бол нэгэн нийтлэлтэй тэр хүүхдүүдэд шатрын хөлөг мэт ашиглаж хахад нөгөө нь одоо өөлөн хатан үр хүүхдүүдэд ирээдүйн хаан мэт өсгөж шít. Гой зөөрлөө. Энэ бол манай улс маш таалагдах. Яг тэгвэл өөлөнөөс төрсэн хүүхдүүд бол хаадын зэрэг төрсэн тийм үү? Тийм. Яг хаан шиг улс орноо удирдаад удирдагч. Хоризмын одоо турхан хатан болохоор шахыг бол зүгээр өөрийнхөө хүүхдүүдийг бол ийм шатрын хөлөгт тоглоомд ажиллаж байсан хэлчих шиг тийм үү өөрөө тийм үү? Ялагдал нь хаанаа байв, ялалт нь хаанаа байв те? Энэ хоёр ээжийн ларын бодлогоос. За 2-0. За цаашаа. 2-0. Бурууч байсан зөвч байсан би их орнол дэмжинэ. Санал нийлнэ. Дайсны маань дайсан бол миний нөхөр. Өөрөлд чи надад дайсан байлаа гэж бодё те. Би ануутад дайсан. Санал нийлэхгүй. Санал нийлэхгүй юу? Аха. Тэгэхээр өөрөө эдийн засагч хүний хувьд те сая ингээд нефт анхны удаа те Нью-Йоркийн биржээр хасах руугаа орлоо. Одоо манайх ер нь нэг өөрөө мэдж байгаа
нүүрсээ хэдэн тонн нүүрсээ зардаг, хэдэн тонн алт олборлдог, тэгээд нэг хэдэн тонн зэсээ зардаг, хэдэн тонн олбор зардаг тийм л ус. Гадагшаа бол бидний орлого болж байгаа ганц юм тэр үстэй тий. Тэгэхээр одоо энэ эдийн засгийн нэрийг үзэж байгаагаар хямрал бол ер нь 6 сард ингээд нэлээд гүнзгий мэдгэж эхлээд хямралын бүр нэг хамгийн хүчтэй импактыг бол 8 сард авна гэсэн прогноз явуулж байгаа юм билээ. Хамгийн гол нь тэр нэгэнт боловсруулж гаргаж ирсэн газрын тосыг хадгалах, агуулгах сав байхгүй. Тэгээ зүгээр одоо түгээж ирснээс баг сав байхгүй учраас гадагшаа гуйх маягаар ийм асуудал эхэлж шít те. Монголын хувьд бол бид нар энэ COVID-19 гэсэн энэ асуудал бий болоод тэгээд хамгийн гол нь энэ өвчнийг Монгол улсад оруулж ирэхгүй тулд олон чухал арга хэмжээ авсны нэгэн сая хил гайлаа хүртэл хаасан шүү дээ тий. Тэгээ түүнтэй холбогдуулаад энэ газрын тосны үн унахаас өмнө манай гол эрдэс баялагын түүхийд болох нүүрсний экспорт зогсчоор манай төсвийн орлого бүрдэхгүй юм аюул болох нэ. Тэгэхээр манай төсвийн гол орлогыг бүрдүүлэгч энэ их үсэр байхгүй болчоор эргээд бид нар одоо нэгэнт төсвийн том алдагдaltaй улсын хувьд бас 2021 оноос эхлээд маш их үр зээл төлөх улсын хувьд орлогыг юугаар яаж нөхөх вэ гэдэг юм асуудал гарч ирсэн л дээ. Тэгэхээр одоо зөвхөн өнөөдрийн амьдрал угаасаа хэцүү байгаа. Зөвхөн 8 сараас гэлтгүй. Тийм учраас эдийн засагчид зарим нэг улс төрийн хүчнүүд төсвийн тодтгол хийгээч, шаардлагагүй тулгамдсан биш бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын ажлаа зогсоогоод тэр нь зарцуулах гэдсэн мөнгөө илүү чухал бөгөөд зайлшгүй хэрэгцээтэй зүйлстэй зарцуулаач. Үүний тулд өмнө нь одоо тооцож гаргасан баталсан төсөө өөрчлөө тодтгооч гэсэн юм асуудал ярьж байна. Миний гайхаад байгаа юм. Яагаад төсөв тодтгол хийхгүй? Тэр би бол одоо энгийн сонгогчны хувьд би хувьдаа бол тэгж хардаад байгаа байхгүй юу? Юу гэж харж байна гэхээр төсөв тодтгол хийхээр биш үү те. Нөгөө манай 76 жижиг фиатлууд шүү дээ те. Тэдний тойрогтой хөрөнгө оруулалтууд нэгэд ямар нэг хэмжээгээр багасна гэсэн үг. Хэрэгтэйггүй баахийн баримтад амлсан байгаа шүү дээ. Тэнд худаг гаргаж гэдэг юм уу? Нэг багийн төв баг сургууль баримт гэдэг юм уу? Тэд нар бүгдээрээ зогсоолчод байдаг. Сонгуулийн өмнө хэрвээ тэдгэрийг зогсоох юм бол тэднийг сонгохгүй байх гэж айгаад төсөв тодтгол хийхгүй байгаа тийм юу байна уу? Би бол энэ одоо зөв үү буруу юу? Яг гол учир шалтгааныг ил тод нээлттэй сайн зарлахгүй байгаа учраас яалтчгүй энэ сонгуулийн жилтэй холбож тайлбарлаж байгаа шүү дээ. Нэгэнтээ нөө тойрогтой амлцсан одоо ийм хөрөнгө оруулалтын ийм ажлын байр болгоно хөрөнгө оруулалтаар дамжуулаад гитсэн тэрэндээ бас автаад. Тэгээ нөгөө талдаа Монгол улсын төсөв батлах үйл явц чи өөрөө эргээд маш их юм тойргийн сэтгэлгээтэй. Өөрөөр хэлэх юм бол 76 гишүүд тойргоо сонгогдож гарч ирдэг учраас тэр тойрогтой маш их таалагдах үүднээсээ илүү нөө Монгол улс үндэстэн гэдгийг сэтгэхээсээ илүү тойрогтой илүү хандчихдаг. Тэгээ маш олон жил шүүмжилж ярьж байгаа асуудлуудын нэг. Тэгээ шүүмжлээд байгаа мөртлөө ерөөсөө энийг зогсоож байгаа нам чалга, юу чалга хүсэл алга. Тийм хүсэл алга. Эдийн засгийн эрхчлөлөө хүмүүсийг эрхчлөлт болгоно. Санал нийлнэ. Бүх эрх мэдэл хяналтанд байх хэрэгтэй. За санал бараг нийлэх юм байна. Энэ халдвар вирусээс ковидоос сэргийлээд эдийн засаг бүх юм хаачлаа штэ. Гэтэл дэлхийн улс орнууд одоо юуг харцсан бэ гэхээр вирус бол бидний нэг хэсэг болоо явах юм байна. Одоо улс их орон хүн ардынхаа амьдрах аж ахуйг бодлох ёстой байна гэд бодлогоо бүр ингээд шууд чиглүүлээд эхэллээ. Гэтэл энэний нөгөө талд манайх шиг цөөн хүн амтай улс энэ бодлогын дагая гэхээр нийтээрээ хааруул яах вэ? Тэгэхээр улс эдийн засаг гэдэг юмыг бүр хаяад ингээ хаагаа суусан ч дээр юм уу гэж. Ингээд нэг юм хоёр талтай асуудал байгаад байна л да. Та энэ тал дээр ямар бодолтой вэ? Тэгэхээр нэг талтай амь насны асуудал шүү дээ. Эрүүл мэнд амь насны асуудал, нөгөө талтай эдийн засгийн асуудал. Тийм. Хэдий амьд байгаа ч гэсэн би хэрвээ өдөрт идэх хоолгүй бол одоо яах вэ гэд ийм асуудал тулгамдаж эхэлж байна. Монгол шиг хүн амынх нь 29.6% нь ядуурлын түвшинд амьдарч байна гэсэн ийм статистиктэй улсын хувьд бол энэ бол зайлшгүй бодох асуудал болж байгаа. Тэгээ үүн дээр нэмээд тухайн судалгаагаар Дэлхийн банкнаас хийсэн судалгаа байдаг. 40 гаруй хувь нь орлого бага зэрэг доошлоход эсвэл ажилгүй болоход ажлаа алдахад шууд тэр 29.6% чинь
нэмэгдээд тэр хувь руу орно тэр 40 гаруй. Тэр маш эмзэг ийм дундаж давар маш багтай. Тийм ийм эдийн засгтай улс байна. Тийм учраас бид нар хоёр энэ талын нэг дор шийтгэхэд маш хүнд боловч хоёулангийн зэрэг авч явахаас аргагүй юм байдал та. Миний хувьд бол эдийн засгч хүний хувьд хэлэхэд бол яалтчгүй нэг талдаа одоо энэ цаг завсар эрүүл мэндэ бодно, амь насаа бодно, нөгөө талдаа төсвийн тодтгол хийх замаар байгаа болон байхгүй гаднаас орж ирэх бусад улсуудын зээл тусламжийн энэ бодлого, энэ донор улсуудын үзүүлж байгаа санхүүгийн төсөл хөтөлбөрөө зөв зүйлд чиглүүлж оновчтой болгоол гэсэн юм шаардлага одоо өөр арга байхгүй. Одоо сүүлийн үед маш их хэрэгж байгаа нэг юу вэ л да. Коронагийн өмнөх дэлхий, коронагийн дараах дэлхий хоёрын ялгаа өөрийн чинь бодлоор нь юу вэ? Коронавигоос нь юу ойлгов? Энэ асуудал сүүлийн үед маш их яригдж байна те. Бид нар ерөөсөө ирээдүгээ төсөөлөхөд маш их бэрх боллоо. Ер нь биднийг юу өгч байгаа бол гэж хүмүүс айж шít. Олноороо энэ өвчнөд тусч нөгөө талаараа олноороо бас нөгөө ертөнцид очиод байна. Тэгээ үүний дараа зөвхөн амь нас эрүүл мэндийн биш эдийн засгийн, бизнесийн, санхүүгийн маш их ийм том эрсдэл бөгөөд гүн хямралт тулгарх нь бидний өнөөдрийг хүртэл тэмүүлж исэн ч гэдэм үү. Магадгүй зарим нэг талаар шүтжижсэн тэр одоо нефт, алт, тэр янз бүрийн брендийн мундаг тансаг бүтээгдэхүүнүүд ч гэдэг юм уу те. Энэ их хүрэн мөнгөний төлөөх зүйл чинь шал өөр. Эсвэргээрээ биднэрт хүн гэдэг энэ ойлголт маш их тулж ирж байгаа буюу энэний дараа бид нар миний үр хүүхэд, миний гэр бүл, миний найз нөхөд, миний болон бидний хамт олон ер нь нийгэм маань ямар чухал юм бэ гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл хүн гэдэг ерөөсөө хүн хүндээ маш их хэрэгтэй, хүн гэдэг бүхний амьдралын цөм юм байна гэдэг ийм ухтхан нэг бүгд зөвхөн Монгол гэлэхгүй дэлхийд даяараа ойлгож эхэлдэг. Шаргуу хөдөлгөөр бол амжилтын үндэс. Санал нийлнэ. Ядуу хүмүүс өөрснөөсөө л болоод ядуу байгаа. Үгүй. Санал нийлэхгүй. Ер нь энэ төрийн нүүр царай гэдэг чинь үстэй Монгол хүний байгаа нүүр царай. Төсвийн алдагдaltaй улс орон гэ өөрийг нэрлээд байна. Тэгвэл ер нь төсвийн алдагдaltaй өрхүүд штэ. Тэр удаа төсвийн алдагдaltaй хүмүүс штэ. Яг тэгэхээр жишээ нь 700 мянган төгрөгийн орлоготой байж 2 сая төгрөгийн шүүб өмсгöd идэх байхгүй да. Тэгэхээр энэ нь том хэмжээнд тийм гэр бүлүүд нь тийм улс нь тийм болчиход байна. Хөгжлийн үйл явц, хөгжлийн төвшин, тэгээд тэр эдийн засгийн болон санхүүгийн боловсрал дадал зуршилтай холбоотой юм болоо гэж бодод. Ер нь багаас нь санхүү, өрхийн төсөв, орлого зарлага, мөнгөний одоо зарцуулалт, мөнгөний үндэс гэсэн ийм суур ухагтхан ойлголтуудыг хүүхдэд өгөх ёстой юм шиг санагддаг. Тэгсний хэрээр тухайн одоо манай ирээдүйн иргэд гэсэн үг шүү дээ. Тэднэрт маань зөв дадал зуршил суух байхгүй юу? Улсын хувьд жишээлбэл дүрэн байдаг байхгүй юу? Доктортой төсвийн доктортой эдлийн хууль гээд тэрэн дотроо 4 гол дүрэн байдیں۔ Тий. Одоо бид нар гаднаас үр буюу үр зээл авахта дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа анх бол бүр бага 50%-аас дээшгүй байна. Манай төсвийн алдагдал бол дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 2%-аас ихэхгүй байна. Гэх мэт ингэ явж исэн чинь бодит амьдрал дээр бид нар дагахын оронд эсэргээрээ энэ төсвийн доктортой адилхан хуулийг 5 удаа өөрчилж баталсан. Олон улсын дүрм журмыг зөрчсөн цэргийн ажиллагаа зөвтгөж болно. Өөрөөр санал нийлэхгүй. Хүмүүс үндэс угсаагаас илүүтэй нийгмийн анги давхаргаар хуваагддаг. Өөрөөр хэлбэл алх дөрүүд бүрээд гэдгээс илүүгээр баян осноор хуваагддаг. Скетэн. Санал бас нийлхэр юм байна. Нийлхэр юм байна. Та хоёр гэр бүл байлаа тийм үү? Хоёулангийн жилийн орлого 20 сая юм байна. Гэхдээ хоёуланд бол жилд 25 сая төгрөгийн хэрэг байгаа юм байна. Тэгэхээр 5 саяг ануугаас зээлээ. Ануудаас өгч дарнаад дараа нь тэр 5 саяга тий. Тэгээд жил болгон алдагдлаа төсөв батлаа. Тэгээд нөгөө явсараад нөгөө 5 сая биш бүр 10 сая. Тэгээд нөгөө манай Яруу алдарт Монгол улсын өр маань нөгөө 29 30 тэрбум доллар болсон билүү тий. Тэрэн дотор засгийн газрын өрнөд 7-8 тэрбум доллар явж байгаа юм шиг байна тийм үү? Одоо яах вэ тэгээд? Тий. Тэг хамгийн гол нь бас өрийн хэмжээ, өөрийн чинь хэлснээр улсын үр гэж байгаа, засгийн газрын үр гэж байгаа. Тэгээ энэ үр
хугацаанд тулаад байгаа байхгүй хамгийн нэг тулгамцсан асуудал нь одоо эх оноос Чингис Бондын үлдэгдэл Гэхдээ нөгөө сууп хилцлийн 2 тэрбум доллар явах вэ? своп хилцээх байгааг ингээд бүх 7 сард үстэй. тий. Тэгэхээр бид нар хамгийн гол нь одоо өөрийн чийснээр гэр бүлээлэг гэхэд ануучинд өгөх 5 сая төгрөгийнхаа үрийг хоёулаа одоо өөр нэг найзаасаа гуйж агаад дараа жил нүгнгээд ануужингийн үрийг дарчаад байгаа юм. Төрдөө аргалаад магадгүй ануужингаас би хоёлаа зүгээр ахгүй штэ бас нэг сарын 1% хүүтэй ч юм авч байгаа штэ. Гэтэл хоёлаа нөгөө 5 саяараа уг нэг жижиг бизнес хий гэсэн ч юм уу. Ямар нэг өрхийнхөө орлогыг дэмжигчдэд уг нь авах ёстой шүү дээ. Ядаж хөрөнгө оруулалт маяг. Гэтэл хоёлаа тансаглаад нэг 5 саяар машин авч болох байсан ч хоёлаа 10 саяар машин авчиод 5 саяхаа зөрүүг ануужингаас авцсан. Дараа нь хоёлаа машинаараа халтуурч хийж юм уу амжаагүй мөнгө олж таагүй. Тэгтээ ануужиндаа амлснараа мөнгө өдлөх ёстой юм чи өөр нэг хүнээс найзаас хоёлаа зээлээд ануужиндаа өгчөөд тэгтээ тэр хүн бол ануужин шиг битээр сайхан сэтгэл гаргаагүй. Нэг биш шүү. Сарын 1.5% шүү. Тэгэхээр чи тэр 5 сая дээр нэмэх нөө хүүгийн 1 куб байтхаа нэмэгдээд ингэ явчихж байгаа. Надаас баахан мөнгө зээллээ шүү дээ та хоёр. Өгнө. Өгнө. За яг би та хоёр ингэ нөхцлөдлийг ойлгоод тэгээд нэг авах гэж үзээд тэгээ нэг хууль цагдаагаар явд юм уу гэснээ бас та хоёрыг нэг өрөвдөөд хүн чанар зулгаагаад за тэгээ би ингээд нөгөө алдсан хүн 15-тай авсан та хоёр 1-5-тай болоод ингээд би дуусгая. За хувь хүн дээр ингэж дуусна. Энийг томруулаад улс орны хэмжээнд аваад үзэхээр тэр улс орнууд чинь хөрхийн юм Монгол маань ноолуураа гаргаж чадхаа болоод нүүрс нь ингэчлээгээд тэгээ өршөөгөө дэйдэг юм уу? Эсвэл зүгээр зээлийг ингэ сунгаад яваад дэйд юм уу? Олон улсын зөвшөлтслийн дагуу байгуулагдсан тийм хэлцэл гэж байдаг. Тэгэхээр тэр үед тийм нөхцөлд орох юм бол Монгол улс одоо зээлтэй бусад донор улсууд, донор байгууллагууд эсвэл олон улсын зах зээл дээр боссон тэр байгууллагуудаар санхүүгийн байгууллага манай одоо бондыг авсан гэсэн үг. Тэр байгууллагуудаа хилцэлд орно шүү дээ. Яаж төлөх үү? Одоо жишээлбэл бид нар муу жишээнүүдийг мэдж байгаа. Тажикстан улс газар нутгийнхаа хэсгээс өссөн. Грек улс. Грек бол олон улсын санхүү валютын сантай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Би жишээлбэл Канада улсад хэсэг хугацаанд докторийн зэрэг хамгаалгаас сурж исэн. Тухайн үед бол манай ангийн грек оюутан байсан. Маш их хичээн онцлохын тулд яг тэр хүнд ганц боломж нь Канадад PhD буюу тэр доктор зэрэгээ маш сайн хамгаалж тэнд үлдэж сайн ажил олох. Яг л грект амьдрал авахгүй болсон. Аав ээж нь тэнд өсөж явахад тэр хүн тэнд Канадад сурж ийн энэ боломжийг ашиглах ёстой гэхээр тэгж арт түмнэр л одоо зовно гэсэн. 76. Бид нар ингээд энэ гадаадын улс орон валютын сан том сангуудаас мөнгө зээлээд үр зээлээ төлж чадахгүй бол түрүүний таны хэлсэн жишээ газар нутгаасаа өгч төлд юм байна. Эдийн засаг хямарч дампуурна гэдэг чинь тухайн улсад тухайн иргэн амьдрах нөхцөлгүй болж байгаа учраас хүмүүс яг гадагшаа дөрвөх, дайжих энэ хөдөлгөөн үүсэх буюу энэ их үр зээл чинь ирээдүйдээ энэ Монгол улс амьдрах газар шороогүй, газар шороон дээрээ иргэн байхгүй байдалд очно гэсэн үг байна шүү дээ. Нэг хүнд ноогдох үрийн хэмжээ гэж яригдж байгаа шүү дээ. Гэтэл бид нар дөнгөж төрсэн балчир хүүхдээ хүртэл өртөө болгоод хөвөлж байгаа. Өргөө бол баян өвчнгүй бол жаргал гэж яасан үнэгүй те. Янз бүрийн бусад татврын механизмуудаар тань дээр бас ачаал ирнэ. Нэмэгдсэн өртгийн албан татврын хувь хэмжээгээр, хүн амын орлогын албан татврын хувь хэмжээгээр магадгүй та байгууллага авч явдаг эсвэл бизнес эрхэлдэг бол таны аж ахуйн нэгжийн орлогын албан татврын одоо дамжуулаад гээд бүх талаараа бид нар ачаалыг хамт үргэлжлэж чад тэгсэн хэрнээ та өөрөө тэр үрийг нэмэгдүүлэх үгүүдээр хизээ та шийдвэр гаргах үйл явцад оролцож чадчихэв вэ гэхээр ганц том боломж нь ерөнхийдөө сонгуул гэсэн үг. Хүүхдийг сургахад хамгийн чухал нь сахилгат. Санал нийлнэ. Иргэншсэн болон харанхуй нийгэм гэж байхгүй. Одоо соёлт болон бүдүүлэг нийгэм гэж байхгүй. Зүгээр л ялгаатай соёл иргэншлүүд гэж бий. Санал нийлнэ.
яасан өрнөөс гарч дуустдаг болсон юм бэ? Их үрийг тэр чинь дарсан штэ. Гэтэл энэ өр чинь ингээд юунаас олж гараад байгаа юм бэ? Тэгэхээр нөгөө төсвийн оновчтой зарцуулалтын л асуудал гарч ирээд байгаа штэ. Тэгээ энэ иргэдээс бидний муугаас болоод байгаа юм уу? Үгүй шийдвэр гаргаж байна. Жишээ нь одоо Шийдвэр гаргаж. бид гурав хувьдаа үр тавьсан уу? Хиний үеэс аль засгийн газрын үеэс юу нэг ихсэн бэ энэ үрчин? Ер нь бол тухайн одоо 4 жилээр манай гол сонгуул явагдаж байгаа шүү дээ. Тэгээд дараагийн гарсан засгийн газар нь өмнөх засгийн газруудаа буюу олонхоо олсон улс төрийн намуудаа байнга шүүмжилдэг. А тэгтээ аль нь л ер нь энэ үрийн дарамтыг бий болгоход нэлээд нөлөөлсөн шүү дээ. Хамгийн гол асуудал юунд вэ гэхээр үр яах гэж бүрдүүлдэг. Төсвийн зарцуулалт хийхэд бүрдүүлж байгаа ш. Төсвийн зардал хаашаа явдیں۔ Нэгдүгээр урсгал зардал, хоёрдугаарт гол нь хөрөнгийн зардал гэж байгаа ш. Хөрөнгө оруулалт. Тэр хөрөнгө оруулалт гэдэг чинь урсгал зардал бол яг одоо нөгөө л төсөвт байгууллагуудын ажиллагчдын цайлан хөөс тэгээд одоо энэ офис хэрэглээний зардал, албан томилолт тэгээд тоног төхөөрөмж зайлшгүй гарах логистикийн зардал гэл ингээл явах нь шүү дээ. Цахилгаан тоог дулаан гэд. Манайх чинь бас зардал өндөртэй улстай орно л доо. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтын асуудал. За өөрөөр хэлбэл хамгийн наад зах нь шууд санаанд орж байгаа асуудал. Жишээлбэл орон нутагт маш их одоо зарим тохиолдолд сайн судалгаа хийгээгүйгээр сургууль юм уу имлэг барих асуудал байна. Тэгэхээр яадаг вэ гэхээр тэр ангид 15 хүүхэд тэр сургууль тэр ангид 15 хүүхэд сурж байхад хотод нэг ангид 60 хүүхэд сураад 3-аас дээш ээлжтэй хүртэл сургуулиуд шүү. Тэр оновчгүй хөрөнгө оруулалтууд. Нөгөө бидний анх ярьсан тойрог руугаа төсөв зулгаах үйл явцахгүй. Уг нь Монгол улс нэгдмэл улс. Тэгсэн хэрнээ нөгөө гишүүд сонгуулиар сонгогдохдоо 76 тойрогоос мандат аваад тэнцээний сонгодог учраас дараа дахин сонгогдох эсвэл нөгөө анх сонгогдохдоо бодит бус боломжгүй зүйлийг амсныхаа тэр амлалтаа биелүүлэхийн тулд ингэж оновчгүй зарцуулалтыг хийдэг. Тийм учраас үндсэн хуулиндаа энэ төсвийн эрх хязгааргүй эрх мэдлийг нь хомж өгье энэ гişүүд ингэж ярьсан боловч биелээгүй. Зарим хүмүүс төрөлхийн азгүй байдаг. Санал нийлэхгүй. Баялагын тэгш бус хуваарлт бол ардчлалын том аюул занал. Хуваарлалт гэдэг дээр Баялагын тэгш бус хуваарлт шүү дээ. Хитрхи заримд нэг өгөөд, заримд баг өгөөд энэ бол ардчлалын хувьд бол том аюул юм аа гэж. асуулт нь жоохон өрөөсгөл юм аа. Хуваарлалт гэдэг дээр. За санал нийлээ. Бид хэдийн ярьж байгаа энэ зүйлийг бол бид хэд анх удаа ярьж байгаа биш шүү дээ. Мөн энэ улсыг чинь жолоодод явж байгаа хүмүүс энэ тухай ойлгохгүй байх гэж байхгүй шүү дээ. Бүр маш сайн ойлгож байгаа. Бид гураас тэнэг байна гэж байх уу? Бид гураас тэнэг байна гэж хизээч байхгүй. Гэтэл үйлдэл дээрээ яагаад бид гураас тэнэг байгаад байна? Энэний учир нь юу вэ? Улс төрчид маань чин хүсэл эрмэлзэл байна уу? Яг энэ улс их орон нийгмийн төлөө, иргэдийн төлөө гэсэн ийм ёс зүй тэр шудраг эрмэлзэл байна уу гэдэг асуудал маш олон жил хөндөгдөд ирлээ. Яад вэ гэхээр мэдлэг чадвар дутаж олно шүү дээ. Тэр тохиолдолд чаддаг мэддгээр нь өөжгийгөөс, ануужингаас зөвлөгөө авах боломжууд байна. Эсвэл магадгүй тэр чадвартай, мэдлэгтэй, туршлагатай хүмүүсийн зөв байршуулах буюу зохих албан тушаал, ажлын байр одоо томилох ийм боломж байна. Би шууд тэд сүүлийн үед тэгж нэрлэсэн 76 жижиг феодал. Энэ бол ерөөсөө нөгөө нэгдмэл нэг засагтай Монгол улсын төр биш. Одоо нэг баахан хаад хоорондоо байнга байлдаг засгийн их булаацалтын нэг баг хатын үе гэж Монголын түүхэнд нэг тийм хар үе байлаа шүү дээ. Яг тэр үе буцаад эргээд ирсэн юм шиг надад нэг удаа юм санагдтыг. Бүгдээр нэг орон нутгад нэг засаг ноён шиг болцсон. Тэгэл толгой мэдэл бүх юм дээр орсон нэг тийм хэсэг. Игүй яагаад бид нар эднийг ингээд дахин давтан сонгоол үү? Тий, хамгийн гол нь феодал гэдээ бас өөрөө хэлж шүү дээ. Яагаад феодал гэж хэлэх болсон? Бүгдээрээ л дотроо бодож байна. Бүх зүйлүүд үнэлэгдсэн, мэдлэг туршлагаараа томилогдох ёстой байсан албан тушаалууд хүртэл үнэлэгдсэн гэд маш их бурангүй ийм нөхцөл байдал бүрдсэн учраас иргэд ийм бухимдангуй ийм нэр өгöd ах шиг байна тий. Феодал гэд. Феодал ялгаа алгадаг шүү дээ. Тэгэхээр нэг хаяа нэг кинод үстэй нэг богдаа борцгноосоо гэл те. Одоо үндсэндээ тийм шүү дээ. Манай 76 феодал хаяа нэг орон нутгаар очинд баахан бетан дараа данк дараа те. Шууд агурлаг нь өөрийн чи хэлдгээр тэр феодлууд гэж нэрлэгдэж байгаа дотор мэдээж мэдлэгтэй боловсралтай бас
сэтгэл зүрхтэй хүмүүс байгаа штэ. Хамгийн гол нь систем нь өөрөө ийм буруу, ийм феодализм давмгаалтсан, эргээд иргэдтэй жирийн хувь хүмүүстэй үр ашиг нь очихгүй байгаа учраас тэгээ тэр хүмүүс чинь нөлөө нь маш бага. Нөлөөлөгдөөд нөгөө том улс төрийнхаа институцэд дарамтлагдаад байна штэ. Сайн үр дүнд хүрэхийн тулд адгийн арга хэрэгжилж болох уу? Одоо жишээлбэл өөрөө ялахын тулд хүнийг шоронд явуулжлах уу? Өөрөө ялахын тулд хүний амь насанд хүржлэх уу? Тэг өөрөө ялахын тулд хүний шоронд явуулсан тохиолдол зөндөл биш үү Монголд? Тий, энийг би хэрвээ өөрөө адгийн арга гэж хэлж бол энийг л сүрж бид нар явж байгаа шүү дээ. Ижил хүснүүд ердөө хүмүүстэй ижил ирэх хэрэгтэй. Санал нийлнэ. Хүмүүсийн иргэний эрх чөлөөг нийгмийн аюулгүй байдлыг хангах нэрийн дор хэтэрхий хязгаарлаж байна. Хүмүүсийн иргэний эрх чөлөөг нийгмийн аюулгүй байдлыг хангах нэрийн дор хэтэрхий хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл тохиолдол санал нийлнэ шүү. Энэ бол тоо соёлын чамаатай. За анууч Монгол Ардын намын 100 жилийн түүхтэй Яруу алдарт Монгол Ардын намын хөдөлгөх зүйлд байсан. Тий. Үнэн биз? Үнэн. Өөрөө бол хүн намын өдөрт зүйлийн шин тулгар хүн намын одоо 5 жил болж байгаа намын гишүүн байна. Ануужингийн нам мундаг. Нарцсан намч мундаг. Тэгвэл танах энэс юугаараа илүү гэж та тайлбарлаж чадах уу? Би бол өөрөө чи хэлж байгаа мундаг гэдэгтээ шууд санал нийлэхгүй. Мэдээж дотор нь сайн, мундаг, чадвартай хүмүүс бий. Ялангуяа бидний үеийн залуучууд ч байна, ирээдүйд орж ирж байгаа залуус ч байна. Хамгийн гол асуудал юунд вэ? Бид нар үр дүнгээр нь хөөж боддог шүү дээ. За тийм мундаг нам байсан юм байна. 100 жил байсан юм байна, 30 жил байсан юм байна. Гэтэл Монголын иргэд өнөөдөр ямар түвшинд амьдарч байна? Судалгаагаар 30% нь буюу 3/1 нь ядуу амьдарч байна гэж түрүүн бүгдээр ярьсан. Тэгэхээр энэ бидний хүссэн амьдрал мөн үү? Эдгээр энэ олон жил улсыг удирдахдаа ямар орчин бидэрт өгөв? Наадах ануу жил харж ярд. Өөр асуусан болохоор Яр гэдэг шиг яр. тийм байна. Энийг хөдөлшөрөх үү? Бидний хүссэн үр дүн ирээгүй учраас бид нар хийж чадна гэж итгэсэн учраас улс төрийн шин нам үүссэн байна. Бид нар өөрсдөө өнөөдөр хүртэл зориулаад явж байгаа. Парламент гэдэг бол мэтгэлцээний талбар байх хэрэгтэй тий. Үнэн. Бодлогын мэтгэлцээ. Бодлогын мэтгэлцээ тийм үү. Тэгэхээр тэнд Монгол улсын хамгийн ухаантай, хамгийн соёлтой, хамгийн шударга тий охид өвгүүд очиж тий хамгийн чадaltaй охид өвгүүд тэнд цуглаад энэ Монголын дараагийн асуудлыг яах вэ гэдэг юм ал тэнд мэтгэлцээ шийдэх ёстой. Шийдэл түрээд тэрийг хуульчтан одоо баталгаажуулаад тэрийг бид нар дарж бүрдэх ёстой гэж ойлгож байгаа. Тийм үү? Миний ойлголт зөв үү? Өөчгийн саяны хэлдэг бол маш гоё асуулт юм уу? Бас санал байна л да. Үнэн шүү дээ. Монголын парламентыг болвол тэр сурах талбар биш байхгүй да. Салбараа анх удаа сурцсан хүмүүс нэрчих ёстой. Тэр бол Монголын шилдэг маш гоё үг хэллээ шүү дээ. Шилдэг залуусын тархины шүүсээ шахах газар байхгүй юу? Түүнээс тархиа анх удаа ажилуулж эхэлж байгаа ч юм уу тухайн салбарыг тэмтэрж байгаа ямар нэгэн насныхны төлөөлөл тэр огт биш байхгүй юу? Энэ бол Монголын шилдэг сэхэтнүүдийн тархины шүүсээ шахах газар байхгүй да. Эх орны охтууд, эх орны хөвгүүд очих ёстой. Та жидүү авч байсан уу? Жидүү. Үгүй. Авч байгаагүй тий? Авч байгаа. За та цүнхэрж гүйж гин үү? Үгүй. Миний өөр хүүхд хин нэгэн ноён түшмэл юм уу өөрийн чи хэлдгэр феодлын одоо үйлчлэгч ч юм уу одоо муугаар хэлвэл зарц ч юм уу болмооргүй эсвэл тэр хүнд сайнаар хандж иж цүнхийн ярьж иж гээд одоо ажилтан дотор хэлгээд тийчиж амьдралтай залгана гэж би хүлээн зөвшөөрч чадахгүй л те. Тэр зөвхөн миний үр хүүхд биш шүү дээ. Нийт үр хүүхдүүд ерөөсөө л шудраг тийм ёс журамтай, ёс зүйтэй гэсэн үг шүү дээ. Тийм зөв өрсөлдөөнтэй өөрийнхөө олсон мэдлэг чадвараараа айвуу тайвуу сайхан хүссэн түвшинтэй амьдрах ийм нийгмийг бүтээх ёстой бид нар. Тэгээд одоо ирч хүчтэй залуу байхдаа бид нар ирээдүйнхээ төлөө өөрсдийгөө зориулахаас өөр аргагүй болчиход байгаа. Бид нар маш их юмыг шүүмжилж гин, шүүмжиллээ гэд юу ч өөрчлөгдөхгүй байна. Тэгэхээр оролцоод бий болохоос өөр арга байх. Нэг Монголын нэг том бизнес эрхлэгч эмэгтэйр надад хэлжсэн. Та нарт бол зөндөө магтаал байдаг. Сайн гэр, сайхан залуу юу юу ч гэдэг. Эр хүнийг магтаал дөр нь дуустдаг юм байна л да. Тэг эмэгтэйний хувьд хамгийн том магтаал юу юм? Хүссэн муу эр хүнээс дээр. Та өөр биднэрт магтаал байна уу гэж байгаа байхгүй юу? Муу эр хүнээс дөнгөж дээр. Тэгэхээр сайн эр хүнтэй болж ишгүй нэ шүү дээ. А тэгэхээр би бодоод байна л да.
Хэцүү те. Амаргүй штэ. Зөвхөн зарцуулах цагийн хувьд түрүүн би жишээлээд хэлэхэд ирсэн. Тэгээ хар гэрийн амьдрал бол үндсэндээ ингээд Сүүлийн үед би бас ингэж бодоод байгаа. Цаанаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаа гэж байна. Яалтчгүй. Юмыг харах өнцөг. Тэгэхэд эмэгтэй хүмүүс чинь цаанаасаа санаа зовмтгой. Яагаад чи магадгүй хүүхд төрүүлдэг гэдэг утгаараа юм уу? Хүүхдийг эрслээс байнга хамгаалах тухай боддог шүү дээ хичүүд бид нар чинь. Яг тэр шиг альбад хандах гад аюулаас зайлсхийх, эрсдлийг тооцох. ковидыг харьцангуй хохирол багтаад авч байгаа. Дандаа эмэгтэй ерөнхий сайд байдгийн өдөр төстэй байна гэдэг шүү дээ. Тийш таарсан. Жишээ нь гэрийн төсөв зарцуулалтаа эмэгтэй хүн нь удирдах байгаа айл их чамбаа байдаг. Энэ шиг энэ улсын хоронд ч нэ штэ яг тэр зарцуулалт тэр элдвэн юм дээр эмэгтэйчүүд арай нэгт ажиллахгүй юу ер нь эцэстээ баг ингэж ч бодох юм. Та нар ч нөгөө дов жалга уул хаад ус юмар нь ингэж хуйгаар нь ярьдаг хүмүүс чинь Тэн объемор нь хардаг гэж. бүтнээр нь харахтаа алдахтаач бүтнээр нь алдаж туугаад байна уу да гэж том томор нь бид хэд маань байх юм бол арай юм бай ядаж орлогоос давсан зарлага хийгээд байхгүй штэ. Одоо харин тэгмээр хүл байна. Хөөхнүүч мундаг л да. Тэг манай ялангуяа Монгол төсөвчүүд бүр их мундаг шүү дээ яг тэр тал дээр тий. Тэг бүр тийм шогерээ байдаг үстэй. Эхнэр шинэ машин авах, шинэ байранд орох те цуслангийн машингаа засах масахын жижигсэж асуудал хариуцлага. Та өөр юу хариуцсан? Би яг Иран Иракийн хямрал одоо ковид-19 байс. Цөмийн пуужинд дэлхийн хэмжээний глобал асуудлууд анхаардаг. Миний хувь хүний хувьд бол эмэгтэй хүн гэхээс илүү тухайн хүний нэг харах дуртай. Тэгвэл яалтчгүй зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхийд даяараа эмэгтэй хүн тухайн шийдвэр гарах үйл явцад илүү орж ирснээрээ авилгал багасдаг. Тухайн хөрөнгө мөнгөний зарцуулалтын өгөөж нэмэгддэг гэх бүр дөнгүүд орж ирээд байна. Статистик дөнгүүд баталцсан. Эхчүүдийн хувьд ажлаас илүү гэрийн сайн эзэгтэй болох чухал. Санал нийлэхгүй. Үр хүндэлт нь эмэгтэй амьдрал аюул учруулаагүй байсан ч хууль бус тооцогдох ёстой. Тэр эмэгтэй заавал төрөх ёстой. Санал нийлэхгүй. Хэлгүй юу? Төрхөл эмэгтэй хүний эрх гэж үзэх юм байна тийм. За өөрөө эмэгтэй хүн тийм үү? Зургатар тэгэл байхан эдийн засаг ярьдаг тийм. Тэгэл нийгмийн идэх амар сайн тийм. Хүмүүс л өөрөө ч бараг тэгж харж байгаа шүү дээ. Энэ ерөөсөө эдийн засаг гэж юм бодгоос өөр ингээд ер нь аргэр хөргөх хүмүүс байгаа үст тийм. Байна. Хэдэн хүүхэдтэй? Би одоо 2 охинтой. 8-тай, 12-тай 2 охинтой. Ээжтэйгээ тавлаа гэртээ амьдардаг. Тэр ер нь улс төрч эмэгтэй арт талын гэр бүлийн амьдрал гэж ер нь яг юу хийх юм бэ? Манай нөхөр ерөнхийдөө анх надад танилцаад болцож явахдаа за энэ ерөөсөө их бие даасан эмэгтэй байна. Бараг намайг одоо надад хань болох нь энэ ч одоо ингээл тэр асуудал энэ найзын тийм асуудал гарлаа. Найздаа туслахгүй болохгүй одоо үлдэж чадахгүй нэ гэл ингээ хаяа явдаг. Тэгэхээр энэ хэцүү зүйл болох гээд энэ ер нь намайг тоох нь гэл ингээл ярьж эхэлчихсэн шүү дээ. Надад тэр их цаг зарцуулахыг ер нь ямар зүйл сонирхдгийг маш их юм нийтж хүн юм байна гэж мэдсэн учраас өөрөө хүлээн зөвшөөрөд гэр бүл болсон. Тэгэхээр одоо яалтчгүй намайг ойлгодог. Тэгэхээр ингэ юм шүү дээ. Эдийн засгийн ярих гээд ээжтэй 2 хүүхдээ хариуцуулж өгөл алгуулдаг гэсэн үг үү? Үндсэндээ. Манай ээж бол миний баруун гар маш их төрхөөс нахуулаад маш их тусалсан. Тэг яг үнэн нийгмийн төлөөч гэдэг юм уу одоо энэ улс төрийн сайн дурын үйлс цаг зав зарцуулахад маш их тусалдаг. Тэгээд өөрөө бас 3 хүүхдийг ганцаараа өсгсөн ийм эмэгтэй. Тэгээд ер нь би хэл бахархаж ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол их зоригтой, дайчин одоо юу гэж хэлвэл ирэмгий тим эмэгтэй. Миний одоо мэддэг маш олон улс төрч эмэгтэйчүүдийн арт талд гайхалтай ээж нар нь байдаг. Гайхалтай хань байдаг. Тэр баг нөгөө ханийн үүрэг гүйцэтгэж чадахгүй шахуу явж байгаа бүсгүй хүнийг тэр онцлогийг тооцоод тэгээ хүлээн зөвшөөрнө гэдэг бол ухаантай эр хүний хийдэг ажил нэг. 2 тэнд бол ээжийн үүрэг бол маш өндөр байдаг байхгүй юу? Ер нь бол манай ээж одоо ч гэсэн имлэгтэй байна. Тэгээд ярьж яах. 76
охинууд те би та нарыг хайрладаг. Та нар ийм улс төр ийм балиар нинжанхуу те хор хувилдаан тийм одоо юу хийдин те тэр бүх муухай юм руу ингээд сайхан Монгол өсгөж дахиад орчиж штэ. Би бол байн ингээл зоригтой байдаг, байн бадрангуй байдаг гэж л худлаа ярьж чадахгүй. Заримдаа хүнд үе байгаа штэ. Байна. Ер нь Монголын түүхэнд чинь би төр барья гэж амбицлж гарч ирсэн хатан байхгүй штэ. Дандаа самраад хайцсныхын дараа нийлүүлж хураах гэж гарч ирсэн эмэгтэй хүний түүх байдаг болохоос биш та нартаа үзэж тараад хаан болъё, хатан хаан болъё гэсэн түүх Монголын түүхэнд байхгүй шүү үжигээ. Санал нэг байна. Гурамд ойл. Манай нийгэм чинь харьцангуйас эмэгтэйчүүдийн жижиг алдааг хүртэл томруулж маш өөр линзтэй гэж бид нэр ярьдаа. Тим нүдээр хардаг. Магадгүй эрэгтэй улс төрч, эмэгтэй улс төрчийн хийсэн алдааг жин дээр тавиад хэмжээд үзэх юм бол эрэгтэй нь их алдсан байхад эмэгтэй нь юу бараг 100-ны 20% ч юм уу хүрч яхад эсрэгээрээ нийгэмдэр яг эсрэг хэмжээтэй харьцуулж ярьдаг. Энэ бол шудрагс мөн үү? Тэ. Одоо яаж байх вэ? Өөжгийн хизээч гэр бүлийнхөө нэг шинэ улс төрийн хүрээлэлд орохыг зөвшөөрөхөө. Би хүний хүслийг орж чадахгүй шүү дээ. Хүн юу дуртай тэрийг л хийх ёстой. Бас мундаг байна. Тэгэхээр бодлоо. Ихэнх хүмүүс тэгж боддог юм шиг байна. Би гэр бүлийн эзэн тийм үү? Нэг явж явах ёстой. Эхнэр гэртээ хоолойг л зогсож явах ёстой ихэнх хүмүүс боддог. Надад бол тэр тал дээр харьцангуй өөр бодолтой. Эмэгтэй өөрийн хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Хийдэг ажилтай байх ёстой. Одоо юу гэх юм те? Олдог орлоготой байх ёстой гэж боддог би хувьдаа. За тэгээ энэ сайхан Монголын ижи те түмэн олныхаа төлөө зүтгэя гэд ингээд ир зоригтой тэмцэж байгаа охиныхоо одоо тэр тэмцэж хүсэж явж байгаа тэр өндөрлөгт очихыг харж баярлаж баясаж тэгээ он удаан жил одоо аз жаргалтай сайхан найзууд үедээ найзууд ээж ижи охин байх үедээ ижи охин байж ингэж амьдрах болтугай гэж өрөөгөөд тий тэгээд бүгдээрээ халуун цаагуудаа явж шашингүүгээр ёс суртахуунтай байж чадахгүй. Чадахгүй гэдэг үг юм те. Тэр зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй. Шашинтай шашингүй болно те. Та бол либерал хүн юм байна. Тэгсэн яг зүүнний либерал юм байна. Та бол яг байх ёстой газар байх юм байна. Ямар мохай юм бэ чи корона. Ямар амер юм бэ чи корона. Ямар зүү юм бэ чи корона. Яасан байлаар юм бэ чи корона. Корона чи мохай. Тийм дөө. Тийм дээрээ чи корона гэд. Хөөе манай сургууль хэдэн онд орсон бэ? 82 онд. Долоон настай. Оо, пацан. 10 төслөө. Эхлээд Монгол сургууль сурсан юм уу те? Их сургууль. Техник их сургуулийн харьяа компьютер техник менежментийн сургууль гэж. Темс гэдэг байсан шүү. Темс гэдэг нөгөө тий сансар. Хосны барилгын 7 дугаар темс. Тийм. Барилгын сургуулийн цуг байдаг байсан шүү нэг давхарт. Тэг ямар мэдлэг төгсөн ихний мэдлэг чинь? Бизнесийн удирдлага гэдэг. Бизнесийн удирдлага эдийн засгийн бакалаврын дипломтой төгсчихсэн Монголд. Тэгвэл ерөөс яг тэр мэргэжлэр л яваад байгаа юм тийм үү? Тэгээд дараа нь илүү гүнзгийрээд Франц, Тайланд олон улсын бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн шинжилгээ ухааны магистр зэрэг гээд хамгаалсан. Улсын зардлаар гэдэг юм уу гадаад сурах боломж маш хомигдмал байсан шүү дээ. Тэгэхээр Тайландд сурсан байна, Францд сурсан байна, дараа нь Америкт сурсан байна те. Эднэрийн тэтгэлгийг яаж шийдэж сурч ирсэн юм бэ? Тэгэхээр Бангкокт Азийн технологийн институт гэдэг нэлээд том олон сургуулиудаас бүрдсэн өөрийн гэсэн том оюутнуудын байртай юм уу кампустай тийм сургууль байдаг. Тэг гол тэтгэлгүүд нь бусад улсуудын засгийн газраас бүрддэг Тайландд сургууль биш. Тэг би тухайн үедээ багшилж явах үедээ тухайн сургуульд тэтгэлэг төлбөрт хамрагдахыг
хүсэлт гаргаад үргэлж гаргаж ирсэн. Азийн технологийн институтад нэг боломж нь хэрвээ өөрөө шалгуур үзүүлэлтүүдэд бүрдүүлээд сайн сурч чадах юм бол дараагийн 2 дахь scholarship буюу тэтгэлэг авах боломж ирсэн. Тэгээд Францын засгийн газрын тэтгэлэг авсан. 2 мастрын зэрэг авсан байна те. 2 удаа. Нэг нь Япон, нөгөөх нь Францын засгийн газрын тэтгэлэг. Сүүлд бол би нээлтний форумд хатаа нэгэнтээ эдийн засгийн хөтөлбөр хариуцсан менежерийн ажил хийжсэн эдийн засгийн судалгаа шинжилгээ тэгэл Монгол улсын их сургуулийн багш нартай их хамтарч судалгаа хийсэн гэд энэ чиглэлээр бас дагнан суралцъя гэж бодоод Америкийн нэгдсэн улсын тэтгэлэг хөтөлбөр буюу Humphrey Fellowship програм гэж байдаг. Тэнд хандаад тэр нэлээд өрсөлдөөнтэй эхлээд Монголдо өрсөлдөнө. TOEFL-ийн оноо бас бусад өрөвдөл бүх юмаа бичиж өгөөд тэгээ Монголдо хэрвээ тэр өгсөн материал нь шалгуур тэнцэх юм бол Монголдо ярилцлаганд ороод тэгээ дараа нь тэнцэх юм бол дахиад 1 жил бүсдээ өрсөлддөг. Ааздаг гэсэн үг. Тэгээд тэрэнд маш олон эссе бичнэ. 10 гаруй эссе бичнэ. Онлайнаар хариулаад сабмит явуулдаг. Тэгээ жилийн дараа хариу нэрэд. 76. Соёлоо нөгөө хайруулын тавган дотор масл хайлуулж агаад 9 сахартай зурж агаад 90 хийдэг гэсэн үү? Сайхан найзуудаараа уулзаад бид нар социализмын үеийнхээ амьдралыг дурслаа. Тэгээд одоо бол бүх юм биш та одооны хүүхдүүд тий. Одооны хүүхдүүдэд яаж юмны үнц нь мөнгөний үнцнийг ойлгуулах уу гэдэг бас асуудал эцэгчүүд гарч ирж шít. Бид нар бол өөрсдөө аргалаад 90 хийгээд чинь тий масл 9 чихэр зуураад Тэр яг 90 болж исэн юм уу? Октодыг заваа юм хийгээд идэв гэсэн. бор өнгөтэй. 90 сэрхүүл юм болно шүү дээ. Замын харц ажилласнаа ярьлаа. Тэр одоо эрүүл мэндэд их хохиролтойсэн багтаа гэл. Гэхдээ нэр замын харуул яг бох гэж ажилтдаг гэсэн үнэн шүү. Хувцсны энэ эрзэн биш үү? Тэрүүгээр октоучи эрзэн тоглодог байлаа. Гэхдээ яаж бүр мөргөө танаас. Гэхдээ тэр хамгийн сүүлийн дамжлах чинь юу гэдэг вэ? Бүр хүзүүгээр ингэж жагаад үсэрд ордог үстэй ирсэн те. Тий. Үсэрч ороодохтай тийм ээ. Гэхдээ шүү тэгээ үсрээд орчдөг байсан биз дээ. Тийг сайн дасгал байдаг гэж юм. Гүү штэ. Гэхдээ чи 2 охины хүзүүгээр тачаад голдон 3 дахь охинд үсэрч ордог үстэй. Бүслэгийн өртлөө бол яг үсэрч орно. Гараараа ингэж газар тулж агаад хөлөө давлаа ордог байлаа шүү дээ. Шартаа хийн гэж нөгөө гутлын тоснд бүтэн шин багт нь ухаж гаргаж байгаа. Тэгээд дотор нь чулуун болоо хийдэг гэсэн юм. Чулуу шороо идэг. Тэгээ хүнд болгоод Жон чулуутай айлж агаад Бид нар болохоор яадаг гэж бид нар бөглөөддөг. Бид нар нэг ундааны бөглөөнүүдийг бүгдийг ингэж давтчихнуудад юм бөглөөд нэг юм байсан шүү дээ. Тэгээд дээр нь айгүй эсэлтэй хачаачийн тоглоом зөндөө тоглодог гэсэн. Холоорын шохоо шүү дээ. Холоорын шохыг дэлбэж тоглодог. Тэгтээ лазн дотор жижиг нүх гаргаж агаад тэгээд холоорын шохоо дээр ингэж жоох юм ус мус заримдаа нөгөө холоорын шохоороо шин мен тэгээд боо юм болно. Тэгж байгаа дэлбэж нөгөө лазаа нисэх зориултаа. Тэгээд дугуй мугуу олдохгүй шүү дээ. Тэгээд нөгөө нэг төмрөөр нэг юм дугууны өрүүл шиг юм хийгээл тэгээд хаймар төрж баахан гүнд жаргалтай хүүхнээс өнгөрчээ те. нэг мөчиг дарчиг гэж байгаа юм шиг хэрнээ. Бидний хүүхэд нас маш их хариуцлагатай байсан. Бодох юм байхгүй хүүхнээс байхгүй тий. Тэр чинь юу байхгүй да. Бидний хүүхэд насаар да байдаг гэдгийг мэддэг хүүхэд нас байхгүй. Бүгд нь байгаад ч удаад байдаг. Дэлхийд бол бүх юм байсан. Бид нар тэрийг огтнож мэддэггүй юу ч юм бүү мэд юм уу. Бид нарт бол бүх юм байсан гэж боддог тэр үед тийм үү. 76. Очи бид нар дараа нь дэс юм уу? Драмын дуулан дэс. Гэтэ би жил үү 2 жил үү яваад байл. Хэдэн онд? Тэр одоо хэдэн он бэ? 80. Би хүүхдийн ордонд 84 онд ороод 94 онд төгсөжсэн. Өтгөр чи хүүхдийн ордны шинээр байгуулагдсан гутал шууд орсон юм биш үү? 87 8 он би. Тэр чи гуруула тэр жимээр явсан хүүхдүүд ах гэдэг шүү дээ. Концерт их болдог гэсэн жил болгон. Тэрэн дээр бүжгийн хаяг их орно. Манай ануужингийн үед би багаас нь хүүхдийн ордонд бүжгэлдэг байхсан мэдхийн чи юм хөөрхөн охин маш авьяастаг мэддэг одоо шүтрэн бишрэгч байлаа ш нөгөө драмын дуулан дахта үзчихсэн концертанд орж исэн хүүхдүүд нэг гэлээ. Тэр үед ямар нөгөө одооных шиг ээж аав нар хуваараа мөнгө зарцуулаад гэрийн багш аавна гэж байсан биш. Хүүхдүүд нь очиод шалгалт өгөөл зөндөө олон зуун хүүхдээс тэнцэл тэр дууланд ч явдаг байсан ш. Жаргалсан мөч мундаг биш тий. Ой манай ах шагуу залуучууд бид нар их тайван хэрэгтэй их тайвмир freedom peace лапас
Монголын үзэсгэлэн сарангоо намайг төрүүлсэн ээжи яруу сайхан ишгээрээ бом бүэсэн ээжи. Би одоо энэ төгс гэж боддог шүү дээ. Тэгээд зүйлийг хийж нууцыг үсэн шүү дээ. Жилээс жижигэрсэн тэгээд сексисэн буурлж гэдэг юм. Тэгээд хүн хөгшрөлдөө үсэн сексилээд биеийн жижигхэн болоо тэрийг заавал дунд оруулах хэрэг байсан ч юм уу байхгүй ч юм уу тий. Нацад оржийн хувьд бол тэр аюу гоё ахгүй тий. Монголын үзэсгэлэн сарангоо гэж. Гэхдээ миний надад хийж санагддаг. Бид нар 70-аад оны маш сайхан дурсамжийг яриад ямар ч яриа эхэлсэн бүр ингээд ивэлж таарад ах ийм сайхан зүйлийг ярьлаа шүү дээ. Хүүхэд насны бүр дэндүү гоё дурсамж руу орчлоо. Бид нар ерөөсөө үлгэр сонсож өссөн. Тэ үлгэрийг ухаж тэндээс маш их ухаарлуудыг авч түүний сургамжийг бодож тэ цээжиндээ хадгалж ингэж өссөн нэг үе байдаг байхгүй юу? Та энэ удаа үзэгчдэд зориулж ямар үлгэр хэлэх гэж байна? Илүү сургамжит талдаа үлгэр хэлтэй юм уу? За, Нэг мэлхийний тухай үлгэр байна. за. Эртээ урдын цагт хідэн мэлхий нийлээд том өрсөлдөөн гэх уралдаан зарлахаар тохиролцчихлээ. Тэр нь юу вэ гэхээр өндөр цамхгийн оройлоо өрсөлдөж авираад хин оройн дээр нь төрүүлж гарсан амжилт тогтоон ялна гэсэн юм. Тэгээд мэлхийнүүд дээшээ гараад уралдаж эхлэхэд доор нь сүрэг мэлхийнээ цугларсан байна л да. Тэгээд тэр авирахад маш хүнд тийм өндөр цамхаг болохоор мэлхийнүүд унаадсан юм байна. Ээлжлээл унаадсан чи доор байсан нөө сүрэг мэлхийнүүд эхлээл ураа гэд дэмжижсэн чинь байхгүй. Энэ ямар тэнгэн ийм уралдаан зохиодог байна. Уунж өглөө штэ та нар гээл нөгөө мэлхийнүүд болохоор илүү зоригтой ч юм үлдээл дахин авираал. Тэгтээ тэгэл бүр сүулдэ бөөнөр унаад эхэлж. Тэгээ за энэ бүтггүй юм байна. Энэ бол буруу уралдаан бүгдээрээ өхөөд дуусгана. Өөхөх тэнгүүд ингээ авираад ингээд. Тэгсэн нэг харсан нэг мэлхий ганцаараа үргэлжлүүлээл авираад идэм юм. Тэгээд бусад доор байсан сүрэг мэлхий янз бүрийн үгээр орилоод хэлсэн ч гэсэн үл тоогоод авирсаараа дээр нь гарчиж цамхгийн оройд дээр тэг төрүүлж чадсан байна л да. Тэр мэлхийгээс өөр яаж ингэж тууштай зорж явсараад амжилт гарч юу гэсэн чи тэр мэлхий нь өөр дүүлийн мэлхий байсан юм. Тэр нөө хилжсэн тэр гутрангуйч гэдэг юм уу тэр боломжгүй гэж хэлсэн үгнүүдийг ерөөсөө сонсоогүй. Тэгээ авирсаар агаад ялт байгуулсан. Тэгээ төрүүлэнгөт нөгөө доор байсан сүрэг мэлхийнүүд нь болдгийм байна ураа гэд нөгөө мэлхийг магтан цаашаагаад тэгээ энэ үйлдвэрийн гол санаа нь юу вэ гэсэн чинь хамгийн гол нь тухайн одоо том зорилго тавьсан бол нэгэнт тэр зорилгынхаа төлөө тууштай явах юм бол бүтдэг. Өөрөөр хэлбэл том зорилгын төлөө бол нөгөө замын хажууны ногтын хуцгийг сонсох шаардлага байхгүй. Түл юм шиг зүтгэсэн тэр гэсэн үг юм биш тийм үү? Алсыг зорж байгаа хүнд чинь тэр хөл зургийн доромж линүүхэн зүйл шүү дээ. Үгүй яг ер нь бол эмхтэй хүн учир битүүлэг нууцлаг байх тусмаа ирчүүд бидний сэтгэлийг юм соронзон мэт татдаг гэж хувьд ойлгодог шүү дээ. Дугаа энэ гэсэн үг юм уу? Биш юм асуугаад хариулахгүй айгүй гоё ихгүй юу? Тийм үү? Ямар нэг юм асууж шүү дээ эмхтэй хүнээс тэгвэл дуудагаал байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр дотор бидний дотор 40 вариант гараад ирж байгаа шүү дээ. Ингэсэн бол хариулахгүй тийм. Бодуулж яхад та нарт амттай байд юм уу? Тэгвэл гоё шүү дээ. За. Чи бүр юм байна. Өстө бүр өөрөө мэдээ зогсохгүй өрөөлт дамжуулмаар үгийг өөчгийн өнөөдөр та бүхэнд хэллээ. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан эрхэм үзэгч танд баярлалаа. За би ч өнгөрсөн.